Зохиолыг бичсэн хард бэлгүүн. Цустай мөр. Намар оройн цаг болжээ. Өвлийн төрүүчийг илтгэх мэт цас газар дэлхийг бүрхэн. Энэ цасыг хүлээж байсан мэт бүлэг залуус их л баяр хөөртэй байгаа нь харагдана. Нэг жижиг тэрэг хоёр том жип машин хөлгөсөн 9 хүний бүрэлдэхүүнтэй залуус хөдөг зорхоор давхиж явна. Ланд 80 машин хөлгөсөн 3 найзыг Зана, Банд, Даваа гэдэг бүлгөө. Машин барьж яваа Банд 2 найз руугаа их л хөвгөлтэй хараад "Бидэнтэй хамт урдхаарт жамц хамар хочод гочоо баараггүй түмэн ах 3 явж байна шүү дээ. Тэд алдахгүй андахгүй гэж мэдцгээ." Зана саяхан авсан шинэ буурууга харан "Мэдэхгүй. Бидний нойрыг газар суулгаад өөрсдөө өрцнийх нь хажууд суучих юм биш угаа. Муу санаатай чамтан болдоо. Чиний наад сайхан амьтны чинь ид шидийг үзье гэж байна лээ. Тэглээч миний найз нүнжигтэй загнаж бүх зардлыг дааж байгаа үсттэй. Уушгин дээр суулгах нь дамжиггүй." Тэд инээлтэн явцгаана. Тэд анд гарч яваа хэсэг залуусын нэг билээ. Даваа дотроо дурамчхан байсан ч 2 найз нь тэр дундаа хотоос ирсэн Зана найзынхаа ятгалганд яах аргагүй орсон байлаа. Залуус давхсаар өндөр уул хэмээх газрыг тойрч ард нь ирээд зогсцгоо. Жижиг тэрэгнээс үеийн 3 залуу өсөрч гарч ирсэн нь төрөө догоо дэлгэр 3 байсан юм. Тэд юмыг яаж мэдхүү гэсэн байртай дагаж яваа хэд юм санж. Ангийн гол хүмүүс болох Ахмад нь баараггүй түмээгийнх дал хурч яваа гэмээр ах ийш тийш ажиглан хараад зогсож байв. Зана шин бууга гарган дурамдаж эхлэв. Түмээ тамхи асаан зуугаад "Бид хожигдчихож буучихсан бололтой. Хэн буусан гэж одоо тэгээд хайчих хэрэг вэ? Хэн байх вэ? Гэрийн эзэн гэрээсээ гараад явчихж дээ. Хэдүүлээ доошоо бууж мөр хай. Тэгээд нэг чиг гарах байх." Зана машиндаа суун инээмсэглэн "Ах нэрэ сайхан үлээх юм а. Энэ яаж мэддэг вэ нэ? Дурандахгүй харж мараал кинон тоглоод байгаа юм хайшээ." Банд энэ үгэнд инээд алдан "Чи мэдэхгүй л байна да. Түмэн ахын хэлсэн баараггүй дээ. Нүдэн дуран гэдэл бодчих." Гэхэд Зана хариуд нь "Энэ одоо хэдэн ч алсан бол 33 хүргээ тоолохоо болсон гэдгийг. Агнсан амтнаа яг хэд гэж тоолоод сууж байдаг анчин гэж байдаггүй юм гэсэн. Өөрөөс нь тэгж асууж болохгүй шүү. Дургүй байдгийг." Анчид өндөр уулын бэлд ирэн алхацгаав. Хэсэг алхаад нэрэл чонны мөр харагдана. Занаач баярлан мөрийн даган харав. Жамц 32 мөрийг ажиглан хараад түмээд хандан "Хад төвлжөөрөө хөдөлсөн байна. Том 2 чон, нэг залуу чон байх шиг байна. Их л өлсгөлэн яваа бололтой дгаа." Гэхэд гочоо "Өнөөдөртөө хоноод маргааш барьж явбал болох санагдаж байна. Өлсгөлэн чон сонор ихтэй бидэнд харагдахчгүй. Үүрээр отолт хий." Түмээж саналыг дэмжив. Зана шууд л бууга гаргаж ирээд буудах шахамшгүй юм бодож байсан ч хонхоор шийдэцгээвэ. Жижиг машинтай хэд үүрээр суух газраа тохироод явцгаалаа. Том машинтай хэд нэг нутгийн аль бараадан очлоо. Энэ нь нутгийн мянгат малчин дүүтэйгээ айлсан өвөлжиж байгаа нацаг гих 50 хүрсэн гэмээр ах хөөгийнх байлаа. Тэднийг ороход зочдыг хүлээн авч угтан Монгол зангаар дайлж цайлан хуурай ах түмээг явааг хараад баярлан нэг шил арх гарган барив. Эдэний дээж хэмээн хүртээд хэрэг зоргоо хэлв. Нацаг "Та ч тугалахыг бодоход баараггүй юм болж дээ. Манай энэ хаваар зээрийн шар зэрэглэнээс өөр юм байхгүй сэндэг. Бэлчээр намарчин талхаж жилж өвөлтөө золгож байна да." "Тийм үү. Би удахгүй хот явна. Өмнө нь нэг агаар салхинд гарыг гэж бодож байлаа."
Даваа зээр хаана байгааг асууж лавлахад занаач мөн сонирхон. Нацаг хэлж өгөхөд түмээ. Та нар эртхэн амархаа бод. Зээр элдэж яах гээд байгаа юм. Анд гарсан бол замаасаа гажиж болдгүй юм монднууд минь. Залуус дурандчхад ирий гэсээр гарч явв. Одооны залуус гэж дотроо бодоод анхнар өнөөх шилтэйгээ тун тухалцгаана. Гурван найз хэсэг яваад нэрэл шаргал зэрэглээг олж харав. Банд давхин. За найз минь, цонхоо онгоолгоод хэд буудаж над бууныхаа ич чидэг нэг харуул та. Эндээс онохгүй байвал чи бутсан дээр шүү. Гэхэд занаач бууга гаргав. Тэр зогсох үед гэлс дурандаж буудаж эхлэв. Түүнд нэг л зугаатай бас кайфтай мэдрэмж төрж байна. Хүүж яваа амтан буудхан сонирхолтой байх нь мэдээч хэрэг. Гэвч хэд буудаад онсонгүй. Занаа дурангаа хөдөлгөөгүй дээ гэж бодно. Тэд зээрийн сүргийг хэд тасалж элдэн ёстой л хөөцөлдөн тоглох шиг болов. Даваа. Онохгүй байна гэдвэс оноод байгаа юм биш үү? Хэд хэвтээд өглөө. Залуус давхин очвол гурван зэр унгаажээ. Хэн рүүгээ харав. Банд зээрийг өгөхийг харан зогсохдоо дэмий чим хийчихгүй гэлтэй. Даваа амтан зовоогоод яах вэ? Хийсэн бол дуусах гэхэд занаа саяхан л хөгжилтэй байснаа мартаж айх шиг болов. Даваа том хутга дүрийнээсээ гарган нэг зээрийг шууд нугсалж орхив. Нэг нь үхэж байгаа тул орхин хутгаа занаад өгч энийг өөрөө дуусгах гэлээ. Занаа айх үед даваа чи ийм байж яаж анд явна гэж бодов вэ? Хулчир худлаа том ярддаг залуу байсан юм гэж юу? Түүний шарыг малтах үед тэр шууд зээрийн хоолойг огтолж орхив. Бүрэнхий болж байсан ч тэрөө зээрийн чарлах дуу үнэхээр зүрх зүсэм санагдана. Их л айдас бүрхэж хоолоогоо тастуулсан хөөрхий зээр тийчлэн байхад баянд хээлтэй байжээ. Маш том хээлтэй байж. За тэгэхээр хэдүүлээ авч явбал төмөө ахад халуулна. Ойрхон жалган таяад явцгаая да. Занаа зээрийн нүдний харцыг бодон явна. Даваа тэд өгсөн зээрнүүдийг чирч хайчгаад хөдөлж байна. Занаа дуу муутай байгааг сэргэн баянд. Чиний бууч сайн юм аа. Нэг ч онохгүй болов гэсэн хүнээр буудуулахад гурван зэр унгаачихлаа шүү. Би чамайг ингэж сүрхий онно гэж бодоогүй шүү. Машин дотроос буудсан гэхэд үнэхээр сайн байна. Занаа юу ч дуурсангүй. Даваа инээмсэглэн надад гомдоогүй үсттэй. Ийм өрөвчгөн бол наад бууга зарсан дээр биз? Занаа дуугүй явсаар айлдаа ирцгээгээд унтаж өглөө. Түмээ тэднийг орж ирэхэд юу босныг шууд мэдсэн байв. Өөр цайхын өмнө тэд босон хөдөлцгөөж байна. Баярлалаа эзлээд хэвтэцгээн. Занаа цаг харан хэвтэн. Үүр цайж өглөө болоход хэвтсэн хэвээр дурандан харвал яг л түмэгийн хэлснээр 2 чон гараад ирэв. Занаа үнэхээр их даарч байгаагаа л анзаарав. Тэр буудах ёстой гэж бодоод шууд онилж эхэллээ. Нэрэл 2 том чон байх шиг байна. Тэд их л болгоомжтой эргэн харсаар шогшин. Занаа нэгийг онилж байгаад буудав. Чонч харайсаар алга боллоо. Занаа сонсвол дахиад 5-6 буун дуу гарч байна. Тэд бөөгнөрч машинтайгаа чоныг ээлдэж гарлаа. Тэд 2 чон унгаасан байлаа. Занаа яг унсан гэсээр машина өөрөө барин цустай мөр даган инээмсэглэн давхина. Машин дугаа 2 найз ч бааргүй унсан гэдэгт итгэж байв. Үнэхээр мөр дагсаар хатад дууланд дөхөн ирлээ. Машин явах боломжгүй ч занаа буугаараа дурандан хараад чоныг их л ядарч унах гэж байгааг мэдэн араас нь алхлаа. Түмээ болон бусад залуус ард хоцорсон байлаа. Даваа тэрний хорин ууланд гарсан чон өгсөн ч амьд ч олдохгүй өнгөрсөн гэж хэлв. Энэ үгийг занаа үл тон алхсаар чонтой ихэд ойрхон ирлээ. Занаа маш хурдан алхаж бас чон маш их ядарсан байв. Тэр чон руу дурандан хараад буугаа чиглүүллээ.
Чон занаа руу одоо намайг бууд гэсэн шиг харахч их л тайван бас сүрлэг харагдана. Цаанаа л айдас төрөм амтэн юм гээд гохоо дарах үед өөрөө ямар өндөрт гарснаа сая л ойлголоо. Хөл алдан унах үедээ сая мэдсэн юм. Занаа хадад тэнгэрээс доош унлаа. Тэр хэд хэдэн удаа өнхөрч том жалганы эхэнд унжээ. Түүний бие хөдөлсөнгүй. Чихэнд нь занаа гэж дуудах сонсогдно. Харин өнөөх чон түүний дээрээс харан архиран улаануудаарээ цоо ширтэн би ялсан гэж илтгэх шиг санагдав. Толгоогоо үл ялих хөдөлгөн хажуу тийшээ харвал өнөөх хоолойг нь хэрчсэн зээр хэвтэж байгаа харагдана. Занаа ухаан алджээ. Тэр маш их бэртэл авч. Сумын эмнэлэгт ухаан орлоо. Хөдөлж чадахгүй байгаа ч өвдөх юм байсангүй. Занаа маш удаан эмчлүүлж тэнхэрсэн гэдэг. Тэр бууга арилжиж дахин ан гэж ярих нь битгий хэл сонсхийг ч хүсэхгүй болжээ. Хожимо тэр өдөр чоныг буудаж алсан бөгөөд өнөөх зээрнүүдийг хайдаг жалганы ихэнд унаж нас барах шахсан байжээ. Түмээ үнэхээр сайн анчин бөгөөд занааг тэр өдөр болчмгүй зүйл хийгээгүй бол ийм зүйл болохгүй байсан гэж халаглан ярьдаг бөгөөд дахин залуучуудтай ан ав гэхээ огт болсон гэдгийм. Занаа зүүдэндээ хаяа тэр цустай мөрийг хардаг бөгөөд энэ нь амь насын аваагүй хариуд өгсөн шийтгэл гэлтэй хэмээн гэмшингүй ярьдаг болсон юм.